Орлогод биш, ашигт анхаар. Өмнөх сэдвүүдэд бизнес гэдэг бол эзэст нь ашиг олохын төлөө хийж байгаа хэмээн дурдсан. Мөн эзэндээ зах зээлийн жишгээр салиу өгч чадахгүй байвал тэр эзэн үнэхээр хөрөнгө оруулсны хэрэг байна уу гэдэг асуудлыг дурдж зөвлөсөн билээ. Тэгвэл бизнесүүдийн гаргадаг нэг алдаа бол орлогод анхаарал тавиад ашигт анхаарал тавьдаггүй байдал. Ашигыг бүр татвараас зугатах ёстой, аль болох алдагдaltaй ажилласан нь зөв гэдэг ойлголтыг анханасаа тогтоожсон байдаг тал бий. Гэтэл ашиг танаа бизнесийг хамгийн хүчирхэг байлгаж чадах стратегийн үзүүлэлт. Өсөлтийн бодит хэмжүүр бол ашигын үзүүлэлт юм. Нүсэр тооцоолол санхүүгийн шинжилгээ хий гэж бид танд шууд зөвлөхгүй. Гэхдээ та өнөөдрөөс эхлээд борлуулалтын орлого ярихаас өмнө ашиг л ярьдаг болох хэрэгтэй. Учир нь ашиг гэж шидэт зүйл үлдэж байж л та дараагийн зүйлд хөрөнгө оруулж санхүүжүүлэн бизнесээ улам томруулж чадна. Тэгвэл ашигын тоо танд яг бодит байдлыг хэлж өгч гинээс чамаарлгүй эрх чөлөөтэй байлгаж болох мөнгөн дүн юм. Компани ашигтай ажиллах нь чухал гэдгийг танд зөвлөж байна. Яагаад ашиг чухал байна вэ гэхээр бизнесүүд ашиггүй маш олон зүйлд хөрөнгө оруулсан байдаг. Ашиггүй олон бүтээгдэхүүнийг авч түүнийг үйлдвэрлэн бий болгох, борлуулах, сурталчлахад маш их зардал гаргаж байдаг. Тэгээд аль бизнесээсээ ашиг олоод байна вэ? Аль бүтээгдэхүүнээс ашиг олж байна вэ? Бүр аль салбар дэлгүүр нь илүү ашигтай байна вэ гэдгийг дүгнж судалдаггүй. Бизнесээ ерөнхий дүр зургаар тоомлон хараад яваад байвал таны бизнес хизээж томрохгүй, хизээж сайжран өргөжихгүй. Борлуулалтын ажилтнууд тань хүртэл янз бүрийн ялгаатай ур чадвар, ялгаатай үр дүнтэй байгаа. Тэгэхээр мөнгөн урсгалаа бүтээгдэхүүн, салбар, үйл ажиллагааны чиглэл бүрээр гаргаж, ашигаа мөн тэр чиглэлээр задлж хараарай. Тэгэхээр альва хөрөнгө оруулалт, альва шин төсөл, альва зардлыг үр ашигтай дандаа холбож харж, шийдвэр гаргаж байх хэрэгтэй. Анхнаасаа үр ашиггүй бүтээгдэхүүнийг гаргаж олон цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө зарахгүй байхад анхаарах хэрэгтэй. Бүтээгдэхүүн тань ашиг орлого бий болгохоо болоод эхэлвэл бас анхаарал тавин сайжруулж, бүр болохгүй бол зах зээлээс устгах буюу халд сурах хэрэгтэй. Ямарваа нэгэн салбар борлуулалтын сувгаа өргөдөх гэж байвал бас л үр ашиг талаас нь анхаарч шийдэх хэрэгтэй. Хэдийн хугацааны дараа хөрөнгө оруулалтаа нөхөх вэ? Ямар хэмжээний харилцагчтай болж байж ашигтай ажиллаж эхлэх вэ? Ямар хэмжээний харилцагчтай эсвэл орлоготой байгаа үед байдал хэцүү байна гэсэн үгвэ гэх мэт зүйлийг анханаас нь маш энгийн тоогоор сайн тооцож судалж байх ёстой. Алдагдaltaй байгаа бүтээгдэхүүнийг ямар стратегиэр авч яваад байна вэ? Яг ямар стратеги юм бэ гэдгийг маш сайн анхаарах. Байгууллага нэгмэтгэд маш олон бүтээгдэхүүн, тухайн бүтээгдэхүүнийг малладаг олон менежертэй болсон байдгийг анхаараарай. Ашиг гэдэг зүйлд анхаарал тавьж буй байдлаа стратегитэй оруулж болно. Жишээлбэл, шин салбар нээлээгээ тухайн салбар нь жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөхгүй бол шууд буцааж татан болгоно. Шин салбар нээлээгээ тухайн салбар нь зах зээлийнхээ тодорхой хувийг тийм хугацаанд эзэлж чадахгүй бол болно гэдэг ч юм уу. Enter орох стратеги гэж байгаа бол exit гарах стратеги гэж байх ёстой юм. Ашиг гэдэг зүйлд анхаарсан цагт нь удирдлагад байгаа хүмүүсийн тань тарих, сэтгэлгээ, толгоогоо ажилуулах, бизнесийн төлөө зүтгэх байдал аяндаа бий болдог юм.